Түлээчний их сургууль. Түлээчний их сургуульд төгсгөлийн 5 дугаар хэсэг. Наалтахгүй байна. Наалтахгүй байна. Үгүй. Наалтах ёстой. Наах ёстой. Наалтахгүй би дахиад хэлсэн юм да. Үгүй. Зүгт болд эрдний ярьсыг өвчжээ. Харин одоо буцааж нахаар зэхэж буйна энэ байлаа. Хажуудаа гэртээ байгаа бүх төрлийн цавууг тавьчихад бүглүү ойн хөвчөд хүрэн баагаатай улаан нүрээрээ тулчихсан хүн шиг царай гарган амандаа бовтонсаар. Хэд хэдэн удаа үрчиж хомирсон газар урсгах цуснаас ялгархаар гүнгтэй болоод жижиг болж хуваагдсан эрсийг нь газраас авч цавуу түрхээд наах гэж оролджээ. Тухнаас нь хөлс хамарлуун цаашлаад амруун гүгэлтийн тамирчид чиг уралтана. Харин нүдэнд нь нулимс сэлгэнсэн байх ажээ. Наалтахгүй штэ. Яах вэ? Гэж амдаа зогсоо зайгүй бувтнаж байснаа тэмүүлэн рүү харав. Хөлнийхээ хажууд байгаа шуудаад төмс рүү өглөө дайтай гүлрэх түүнийг хідэн хором ажиглангаа. Энэ хүүхэд намайг хэлсэн амдаа хүртгүү арчаагүй юм гэж бодчихлаа. Яг тэгж бодож байгаа. Би буцааж нагаад дахиад өвчнө гэсэн. Чадсангүй. Наах ёстой. Гэхдээ наалтахгүй байна. Яах вэ? Гэж бодов. Түүний амьсгаа улам бүр төрөсөж нүдэн нэг газраас секунджүүл тогтно. Тэгээд харцаа цүнх рүү шилжүүлж хурдан гихч нь болд эрдний арсгүй би хүлээстэй амдаа даавтай тэмүүлэн 2 шуудаа төмөсд 1 шуудаа луунгаас бусад бүгдийг цүнхлээд зойрноос гарлаа. Тэмүүлэнд түүний тухай бодох сөхөө байсангүй. Ухаан санаанд битүү маань дунд төрч чихэнд нь болд эрдний амьнхэж орилготуу зурагдсан пянс шиг дахин цууратаж сонсогдсоор. Сүүлийн 1 цагийн турш тасралтгүй уйлж орилсон түүнд дахин тэгэх хүсэл чадал үгүй болжээ. Амдаа давт намайг ингэж орлохыг хинч сонсохгүй. Хажууд байгаа сүхэд болд эрдэнэ хоёрт ч сайн сонсогдохгүй байгаа. Гэж бодож байсан ч хамаагүй эдгээрээ хичээсээр огтхонч зогсоогүйч одоо л шантарчихсан. Чигний болон ялзарч буй төмсний үнэр цусны ихэн үнэртэй хоршиж зойрыг бүх хилдэн нэзэлжээ. Харанхуй бас хүйтэн байв. Гэсэн жалинж тэмүүлэнг тэр манан дундаас ийшээ авчиж дөнгөсөн. Түүний зөвхөн ухаан санаа биш 5 метр хүн бас тэр манан дунд цуг төржээ. Хөлнийх нь хажуугаар хулгнууд гүйлдэх мөрөн дээр наалз бууж доошлохыг ч мэдэрсэнгүй. Гэрийн гадна сүхбат ууртаагаар орилж нохоогоо гаслуулах чимээ гарах нь түүний чихэнд хэдий сонсогдсон ч зурагдсан пянсны чимээнээс нь тод сонсогдоогүй байж. Бүтэн өдөр өнгөрөв. Бодит байдал хаалга балбаж байснаа балмад авирлаж хүү хайгийнхын зургуу орж ирэх нь тэр. Тэмүүлэн өлсөж эхэлжээ. Ямар хүүт юм бэ? Юу ч харагдахгүй. Ямар муухай өнөр вэ? Гих зэрэгээр бодит байдалтай бүрэн танилцаж айж зовх гэрэн дээр гарын үсэг зурж дууслаа. Гадаа өдөр шөнө налинж болж байж болно. Гэсэн чи эдэн зойр цаг хугацаа өдөр шөнөөс ангид орон зай. Хүлээснээс яаж сулрах вэ? Суларсан зойрноос яаж гарах вэ? Үгүй. Гарч чадахгүй. Тэр дээр байгаа. Зүгээр л сулрах гэж оролдъё. Тэгээ нуугдж байгаад орж ирэхэд нам зөгөж байна. Угаасаа тийм хүчтэй юм шиг харагдаагүй. Тэгвэл яаж? Сүхбат ширээд ирлээ дунтаад өгчээ. Ширээний хөлөнд өчигдөр орой нохоогоо цохиж алсан сүхэн төшүүлээстэй байх аж. Өнөөдөр түүний амралтын өдөр юм. Нутгийн олонд сайхан сэтгэлтэй нүдэнд дулаахан түлээчин хүү гэж танигдсан. Бэлдсэн түлээгээ хүмүүс зарахтаа төлбөрөө боломжтой болох үедээ өгж болох маш нааштай нөхцөл санал болгодог болохоор нь тэр ажээ. Сэрэд хэсэг бодлогошч сууснаа гарч нөхөө хоёрын машиныг нуух мөн
алсан нохоогоо булахаар зэхлээ. Өнөөдөр доор нөгөө залуу байгаа штэ гэж бодсноо эхлээд энэ хоёроо хийчихэд болъё хэмээн өөртөө хариулв. Машиныг замаас холдуулаад бензинийг нь урт нарийнхан уурсаар сорон 10 литрийн цагаан канистрт хийлээ. Тэгээд шилмүс мөчр зэргээр сайн гихч нь нууж орхив. Одоо харагдахгүй гэж бодон нохоогоо болох нүх ухаж эхэллээ. Тэгэх зураа ийм бодов. Тэмүүлэн намайг хэлсэн амдаа хүрээгүй харчихсан. Ир хүн биш гэж бодож байгаа. Одоо яах вэ? Яаж жилээ өргөжлүүлэх болж байна? Гиснээ хүрзээ газар тавиад доош сууж удтал тэнэгэлзэв. Тэгэд гинэт агуул харин босоод. Зүгээр л дахиж өөр юм хэлээд тэрийгэ биелүүлчих үл юу яасан юм? Болт эрдэнэ Тэмүүлэн гэдэг чинь хоёр өөр хүмүүс. Өөр хүмүүст өөр хичээл өөр үг хэлэх ёстой юм шүү. Тийм ээ. Тих ёстой. Тэгээд тэр хэлсэн үгэндээ хүрчих. Тэгээд л болоо. гэж бодсноо гайхалтай санаа. Хэмээн модон дунд цуур айттал хашгирав. Дээд тал түлхүүрийн чимээ дуулцсны дараа төд удалгүйс ухват орж ирлээ. Нүүрэндээ аз жаргал дүүрэн нэмсэглэл тодруулжээ. Хоёр гартаа аяга дүүрэн бууз, нэг аяга ус, том зузаан хүнжил барьсан байгаач. Бууж ирэн Тэмүүлэнгийн аман дах даавууг нь аваад. Маа. Би ч бууз авчирлаа. Идчих. Орой дахиад авчирнаа. Тэгээд бас энэ хүнжил. Зойронд хүүтэн байдаг. Багш хүн гэдэг чинь сурагчтай хичээл заадаг болохоос өсгөж хөлдөөж үхүүлдэг үстэй. Дээрэс нь би хэлсэн штэ. Надад багш хүний ёс зүй бас хүн чанар байгаа гэж. Би хэлсэн үгэндээ хүрдэг хүн шүү. Гэхдээ Тэмүүлэн баярлаа ачд багш минь. Гэж хэлэхээр хичээсэн ч ам нь өөрийн ирэхгүй дур мэдэн. Чи тамын галт шатанда гэд үг онохож. Хариуд нь Сүхбат чамд хичээлээ заагаа дуусгачихвал шаатсан ч яах вэ? Гэхдээ тамд муу хүмүүс очдөг юм шүү дээ. Харин би бол сайн хүн гэд Тэмүүлэн рүү хараад нэмсэглэв. Тэмүүлэн түүнтэй дахиж өгсөлж чадсангүй. Учир нь нам руу нэг нэгээр дөхөлөх буузыг хурдан өмхөж байлаа. Түүнийг хоолож дуусаад газар унсан даавууг арчис хийгээд дамдан жигчгээд дээгүүр нь хүнжил нэмрүүлснээс Сүхбат болд эрдний арсхүү цогцыг үүрэнд зойрноос гарлаа. Гарсан даруйд нь Тэмүүлэн хүлээснээсээ мултрахыг хичээнэ. Даанч бүтэл олсонгүй. Шууд алчихгүй заавал ярахлах гэдэг яатгаар хатан бэ? Би сулардгал юм болж хамааг. Хэмээн нилээдгүй удаан хийдимий сандал дээрээ тийчгнэж дуусаад бодов. Харгуу зойронд түүнд бодхоос өөр хийх дөрвтэй зүйл юу байх вүлээ? Өнгөрсөн үеэд дурсав. Аавынхаа тухай түүнд юу хэлдэг байсан тухай. Өөрт нь муу тавьсан багш эрхчлөөний талаар юу гэж ярьж байсан тухай иргэн санджээ. Ямар тэнэг байсан юм бэ? Эмээсний дараа нүднээс нь нулимс эхлээд ганц хоёр тусалж байснаа сүулдээ хүрхрээ шиг газрын даган урсан. Ийн ойлж, уурлаж, бодлох ширч, тийчгэнсээр байгаад дуг хийжээ. Нэг нүдэн нэгтэн дээрээс дахин түлхүүрийн чимээ сонсогдож Сүхбат өнөөх зүнхээ барин орж ирлээ. Нүрэндээ өдрөг шиг гялалцсан инээдээ нялсан боловч харцсан тисхэм хүүтнээр хайрч байлаа. Шидэмгий хүүтэн хүндий хайргас эрцгий харц байна. Тэр арсыг мань хүчгэн. Битгий гэсэн бодол нь гэж дуугарч сандал дээрээ тийчгэнснээр нь илэрч байв. Хамаг чадлаараа хоёр тийш займчиж хөдөлсөндөө тэр газар унчихв. Өнгөрлөө. Газар унчихлаа. Гэтэ зүгээр эхлээ сулраа. Боломжгүй ч дээ.
Би яагаад газар унчих вэ? Ингээд туслаа. Бүх зүйл туслаа. Энэ дотроо бууж өгсөн ч би нөхөдөөс өөрл байлаа. Амьсгаадаж хөлсөө асгартал хөдлөв. Сүгот түүнийг дуртай хүүхэлтэнгийн нөгөө үзэж буй жаалхүү шиг нүүр дүүрэн нэмсэглэлтэйгээр ажин зогсно. Тэгснээ залхах бололтой өргөж буцаан байрлуулад. Чи яагаад ингэтлээ айн вэ? Би чамд хичээл орох байгаа багш штэ. Чамайг идэх гэж байгаа хараатан биш. Юу захыг маань эхлээд сонсох хэрэгтэй үстэй. Гэхэд тэмүүлэн яриаг нь сонсох гэсэндээ биш. Зүгээр л хийдэмий тийчгэнхээс ядарсандаа залхсандаа боллоо. Сүхбат яриагаа өргөжлүүлж. Сайн байна шим. Би их сургуульд багшилдаг байсан шигээ 7 хоногийн даваа гараг болгон орж ирэн хичээл заа. Хичээлийн төгсгөл бүрд нөгөө үн цэний тухай хичээлээ заавал орно. Надад нэг мэрэгэн санаа төрсөн юм л да. 2 өөр хүүхдэд 2 өөр амлалт, 2 өөр үн цэний тухай хичээл. Арсны үн цэнийг ойлгуулах хичээлээ бид цуцсан. Учир нь гэвэл хитрхи хурдан болж өнгөрдөг болохоор үр дүнгүй байх магадлалтай. Тийм биз? Тэгэхээр би 7 хоног болгон чиний нэг хуруугч нь тасдах болно. Тэгээд тэр тассан хуруугаа тусгай саунд хийж чамд дурсгал болгон үлдээн. Чиний төлөө шүү дээ тэмүүлэн. Чиний сайн сайхны төлөө би тэгэх ёстой. За. Эхэлцгээх үү? Гэт зүнхнээсээ том заазар гарган ирээд хүлээтэй байх баруун гарныхын жигчи хурууны доор гурлийн гамбуц тавьснаа нүд ирэмхийн зурт тастаад гайчих. Тэгээд цусыг нь цэвэрхэн цагаан даавгаар боож дуусаад тасарсан хурууг гялгаруутанд орож сүнхлэн амдаа дууайсаар зойрноос гарч одов. Тэмүүлэн ойлж тэнхээ мэдэн хашгирч дахин сандал дээрээ тийчгэнсээр. Даанч түүний энэ хашгираа хажууд нь байгаа 2 шуудад төмс, 1 шуудад лууван, аалз хулгануудад л сонсогдох аж. Цаг өнгөрөх тусам халуун усанд дүрх мэд час хийсэн өвдөлт нь бага багаар намжсан ч гар нь үе үе чичирхийлнэ. Өдөр хоногуд голын урсгал шиг урссаар 2 дахь хуруу, 3 дахь хуруу, 4 дахь хуруу тасрав. Тэмүүлэн итгэл найдар баг багаар унтарч Сүхбатыг гарсныхан дараа хүлээснээс суулгах гэж оролдохооч болжээ. 3 дахь хуруу тасрахын өмнөхөн яг тэр үйлдэл дээрээ баригдаад цээжэндээс цус амтагдж нүрээ хавттал зодулсан. Тэр хэн гэдгээ ч мартаж эхэлжээ. Хэний хүү, хаана амьдардаг, юу хийдэг байсан зэрэг дурсамж нь бүдэг бадаг л санагддаг болсон гэж. Бүдэг бадаг. Хичээлийн өдөр болжээ. Сүхбат өнөөх зүү орох зайгүй хамтрагч зүнхээ барьсаар орж ирлээ. Тэр зүнхэн дотор юу байх их чухал. Гэтэ юу ч байж болдог. Сүх, хөрөө, заазуур, хотог. Тэр өнөөдөр бусад өдрүүдээс өөр байлаа. Харц нь яг хэвээрээ мөртлөө нүүрэнд нь нэмсэглэл алга. Айж явахнаар орж ирдэг бол өнөөдөр их л хурдлах ажээ. Ууралсан болов гэж тэмүүлэн өөрөөсөө асуув. Гэтэ юунд тэр үлээ? Үдгсэлэнтэй эмэгтэй өөрт нь хайртай гэж хэлсэн ч уурлаж мэдэх тийм хүн шүү дээ. Гэж өөртөө хариуллаа. Шатаар доошо бууж ирээд зүнхээ газар шидэв. Дотроос нь 2 дүмэр хоорондоо харшилдах чимээ дуулна. Тэгснээ хоолоогоо засаад чанга дуугаар. Би алдаа гаргасан байна. Чамаас үнцэнтэй зүйлийг чинь аваад үнцэнтэй гэдгийг нь ойлгох ёстой байсан. Гэсэн ч хуруу тийм ч үнцэнтэй зүйл биш юм байна. Хүн болгон алдаа гаргадаг. Харин ухаантай хүмүүс тэр алдаагаа хурдан шуурхайд засаж залруулдаг юм. Би чамаас хуруунаас илүү үнцэнтэй зүйлийг чинь салгах ёстой. Тэгж гэмээн чи жинхэнэ үнцний утга учирыг ойлгоно.
Би чиний хөлний завсар байдаг тэр эргэтэн чинь тасна. Гэхдээ маш удаанаар. Сантиметрээр. Өдөр болго. Тийм ээ. Би чиний төлөө ихээсээр арга байхгүй. Гэж хэлж дуусангуудаа цүнхнээсээ хутаг гурилын гамбанз алах гаргаж ирэв. Гэтэл хаалга тогших дуулдхан тэр. Сүгот Тэмүлэн хоёр зэрэг дээш хаалганы зүг харлаа. Сүгот хэсэгт таг хөшиж өргөв. Хаалга тогшихоо болсонгүй харин ч уламжаан гарсаар. Хэрв дээш гарахгүй бол юу гүйвдлээд орж ирэх шинжтэй. Сүгот гартаа байсан алхахыг газар шидээд хутгыг кармалн дээш зүглэлээ. Энэ л боломж. Сүлийн цороо ганц боломж. Алив би чадах ёстой. Гисэр Тэмүлэн өөртөө байх бүх чадлаараа хүлээснээсээ мултрахаар зүтгэлээ. Сүгот хаалгыг айж явахнаар нэв. Өөдөөс нь Тэмүлэнгийн аав хөмсөг зангидсан баг зэрэг ууртай боловч нухацтай царай гархан харж зогсов. Сүгот сайн найзтайгаа мэд мэдэж буй аятай өөрөмсөг нэмсэглэл нүүрэндээ гялалцуулаад. Сайн байна уу? Ямар хэрэгээр явж байгаа вэ? Манайх их зэлүүд газар учраас барагтай бол хүн амтан зочилдог юм л да. Алив, ороод ир. Хэмэв. Би хүүгээ хайж яваамаа. Сарын өмнө энд ирсэн байх хэвээр. Даанч ямар ч холбоо байхгүй хор сургахгүй алга болчлоо. Та Тэмүлэн Болт Эрдэнэ хоёрыг яриад байна уу? Тэр хоёр чинь өвөөгөө дагуулад аль дээр хот явчихсан штэ. Чингэд өөрөө хэн блэ? Би Болт Эрдэнэ ах өвөөгийн том ач байна. Бат Эрдэнэ үү? Гиснэ хэсэг ямар нэг зүйлийг тунгаа хайтай доош харан харцаа ийж тийж хөдөлгөж байснаа. Чи шоронд орчихсон биз дээ. Гиснэ эмзэг сэтвийн хүндч хүү яач вэ? Дэм ясуу гэж бодов. Тэмүлэн арай илүү туршлагатай болсон уу гэлтэй өөрийгөө ядрааж илүү хөдөлгөөн хийх биш эхлээд зөвхөн зүүн гараа хүлээснээс салгаар хичээж байлаа. Гарынхаа тохоог тэрүүхэндээ займчулж байснаа гинэд дугстатна. Энэ арга нь өдөр болгон орж ирж чангалдаг хүлээсийг суллахад имч хурдан амархан биш байсан ч өмнөхөөдөөс бол хамаагүй үр дүнтэй байв. Одоо бараг суларчлаа. Би чадж байна. Дэн бат мөхрөө дөнгөж төрсөн хурах шиг хинтэж гэмгүй харцаар хараад. Хугацаанаас өмнө судлагдаад гараад ирсэн юм аа. Хүн муу зүйл хийвэл муу болдог. Харин сайн зүйл хийвэл сайн хүн болд юм байна шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тэрч тийм л дээ. Тэгээд яг хэдийн үед тэд ходроо хөдөлсөн. 2-7 хоногийн өмнө баха. Нэрэ Тэмүлэн ч ухаантай сэргэлэн хүү байлаа шүү. Гэв. Тийм шүү. Миний хүү чи мундаг л да. За. Баярлалаа залуу. Таны гэрт орж саатаад явах дээ. Эртгчийг ардаас нь хөдлөе. Хэмээгээд машин руугаа зүглэж байснаа. Нэрэ машины тухай асуугаа мартчих. Гэд эргэж харан хаалгаа яг хаах гэж байсан Сүхбат руу. Хүлээж агараа. Дахиад асуух юм байна. Гэж орлоо. За. Юу асуух гэж байгаа юм бол? Гэхдээ бот мөнх хаалганд өгөж очиод. Тэнд нөгөө баахан мөчрөөр нэг машин нууцсан гэж хэлж дуусаагүй байтал зойрноос ямар нэгэн зүйл газар төсхийн унах чимээ битүү бас бүдэгхэн сонсогдлоо. Батмөх ширээний дор байрлах төгжээтэй зорилоо харц чулуудав. Сая юу нөө? Гэж тэр Сүхбатаас асуулаа.
Батмөх зойрноос Сүхбатын нүур рүү харцаа шилжүүлв. Тэр үгээрээ хариулаагүй ч харцаараа нүрний хувирлаараа хангалттай тодорхой хариулчихлаа. Саяхан л эртний танил шиг илгэмсэг байсан тэр харц одоо Батмөхийг сэлэм шиг сүлбөх ажээ. Нөхцөл байдал нэг л эвгүүцсэн болсныг тэр харцнаас мэдэж явсан Батмөх баруун гартаа барьж байсан хүрзийг чангатгав. Сүхбат гартаа өнөөх утгаа барьсаар гинт дайрлаа. Үүнд нь бэлэн байсан Батмөх хүрзээ түүний цээжин тус газар нь зоочгов. Хариуд нь Сүхбат яаш гисэнгүй. Хүрзний ишнээс татан өөртөө хойртуулна. Олон жил төлөө модтой зурлцсан болохоор гарны бяртынхэнд Батмөхийнх бас хавилуу байв. Өөртөө нилээд ойрхон болгосноо хүрзийг хажуу тийш холдуулаад түүнийг давхар хаман газар унгав. Тэгээд дээрэс нь балбаж гарав. Цээжнээс нь цус урсаж толгой дээр нь дуслана. Батмөх үнэхээр хүчрэхгүй байлаа. Зүгээр л гараараа хажуу талаа тэмтэрнэ. Гэтэл зүүн гаранд нь цээжиндээ хүрз олгуулахдаа унгаасан хутх нь мэдрэгдэв. Яравшин түүний гартаа атгаас Сүхбатын хавирганы дор зоочглоо. Суглаж аваад дахиад зов. Харин энэ удаад тэр дуулдлаа. Утга зоолттой газар хоёр гараараа даран эвгэрэн унжээ. Батмөх түүнийг түлхэн доороос нь гарч ирээд хид өшиглөв. Тэгээд ширээг холдуулаад зойронд жихээ нааж. Энд хэн байна? Аль дуураарай. Хэмэв. Хэн нэгэн аяархан гингнэх чимээ сонсогдов. Яхахгүй хэн нэгэн байна. Гэт цоож руу харлаа. Зойрыг жижиг шар цоожоор цоожилжээ. Түлхүүр нэн хожид байгаа. Гээд эргээд тартал Сүхбат түүнийг хүрзээр зогчихлоо. Тэгснээ газар унан хөдөлгөөнгүй хөвтгийг нь хараад ухаан алдчихлаа гэж бодов. Мөн дахиж зохих тэнхэл түнд байсангүй. Утга зоолуулсан газраас урсах цусаа тогтоогоогүй учраас өөрөө ч удахгүй ухаан алдна гэдгээ тэр мэдэж байв. Тийм ч учраас сүүлийн тэнхээгээ дахиж зохиход биш түүнийг баглаж хүлэхэд зарцуулъя гэж тэр шийджээ. Алив, яс хүлээ. Тэгээд цусаа тогтоогоод аав хүү хоёрт тусгайл маш онцгой хөдөлбөрийн хичээл заяа. Гэж амдаа буутансаар ос хийсэн шүүгийний шургуулгыг татав. Батмөх ухаан алдаагүй байлаа. Ингэж буутнахыг нь маш сайн сонсчээ. Ширээний хөлийг төчгөж тавьсан Сүхбат түүний нүдэнд тусав. Толгойн дундуураа цуурч байгаа айтай аимшигтэй өвдөж байсан ч Тэмүүлэнгийн төлөө гэж шүд зүүн дээшүн дэлөө. Тэгээд шүүрч аваад сэмэрхэн ардаас нь гитж очиод шуруулгнаас ос гаргаж ирэн түүнийгээ хайрын харцаар илбэх Сүхбатын дагцанд "Мачи" гэж чангаар орилон буулгаа тайчихлаа. "Чи миний хүүг яасан? Хичээл гисэн үү?" гэж орлоод дахиад зөв. Мөн дахиад зөв. Цусаар будагдсан сүхийг хүчтэйгээр хажууд тийш шитгэхэд тэр нь пишингийн хажууд байсан 10 литрийн канистртэй бензиний савыг цоолоод газар унгаж. Шалаар цус, хөс, нулимс, бензин урсаж байв. Батмөх түүний халааснаас зойрны түлхүүрийг гаргаж ирэн зойрыг онгойлголоо. "Ямар өмх юм бэ?" гэж тэр шууд хамраа дарав. Зойрноос яг юу гэдг нь мэддэхгүй маш муухай үнэр хамрыг нь сэрт хийлгэж. Маш олон муухай үнэрийн нийлбэр бололтой гэж тэр дотроо тунгав. Тэр дундаас ялзарсан төмс луунгийн үнэрийг л тэр таньж чаджээ. Зойр хав харанхуй бос хүүтэн байв. Гэвч тэр бүгдийг үл хайхран хин нэгний гингнэх чимээ гарах зүгрөө уцсныхаа гэрлийг тусган шатаар бууж байлаа. "Үгүй байлгүй дээ. Миний хөө Тэмүүлэн" гэж тэр уулгаалтав. Сандалд бүтэн биеэ хөдөлгөөнгүй болтол хүлүүлж гисэн хүн газар хэвдэх ажээ.
Нүд нь анаастай ухаангүй боловч үе чангаар гинж байлаа. Толгооноос нь цус асгарсан байхаагаад хажууд нь алх харагдана. Сая унахтаа алхан дээр унсан байх гэж тэр тэрүүхэн зур бодож амжив. Тэгээд гүйж чод хамгийн түрүүлж амандан ч ихсэн даавууг нь авлаа. Маш сайн олсоор маш чангаар хүссэн байхаж. Уул нь зүүн талын хүлээс нилээд суларчээ. Гэвч гар нь мултарч чадаагүй байв. Батмүх яарвчлан дээрээс хутга авчраад хүлээсийг тастав. Тэр хуруунуудыг нь тасалж яадаг мó гэж үгээ залгиснаа түүнийг үүрэн байшингаас гарлаа. Гар хөлөнд нь олсны мөр гүн тогтжээ. Түүнийг өөрийнхөө өрийг төшөөлөн газар хэвдүүлээд өөрөө жижиг хожуул дээр нөх байшингаас холгүйхэн сууна. Миний хүүч аимшигтай тамлуулжтэй. Хэмээн хэлээд уртаагийг чинь санаалдаад галаасанд байсан саяны ноцолтонд хураагүй сүүлийн тавиа гарган ирж асаав. Энүүд байшин дотор Сүхбатын хуруу хөдлөж байлаа. Тэр амьд байв. Зүрхэн цохилж, бүдгэн амьсгалж бас хуруу нь хөдлөнө. Батмүх асаасан тамхиа шуналтай наргагууныг сороход тамхинаас нүсрэх ганц ширхэг жижигхэн цог салхинд Сүхбатын яг хажуу талын асгарсан бензин дээр хийсч очив. Гинт гал дөрүлцэж эхэллээ. Яг энэ мөчөд тэмүүлэн ухаан оров. Нүдийг нь нарны гэрэл сохлох шахам гэлвсэнд нүдээ дарлаа. Юу? Яагаад галасчав? Гэж гайхаж байсан аав нь тхийг нь хараад шууд. Миний хөө. Тэмүүлээ сэрцэн үү? Аав нь. Одоо зүгээрээ миний хөө. Одоо аюулгүй. Эснээ чангаар тэрч авлаа. Хурцгэл ба аавынх нь хоол. Тэмүүлгийнхэндээ зүүдэлж байна гэдэгтээ бат итгэлтэй байв. Гэхдээ түүнийг тэрсэн нэгнээс аавынх нь үнэр үнэртгэд тэр баг зэрэг эргэлзэнгүүгээр нүдээ нээлээ. Нүдэнж сайн нэг юм нарны туяыг хараад шууд сохорхооргүй хэмжээнд дассан байжээ. Аав мөн байна. Гэхдээ энэ зүуд биш байна. Энэ үнэр нь яг мөн. Гэт тэр түүнийг зөрүүлээд чанга их чинь тэрв. Хоёуландэндээ хайрын баярын нулимс цээлэгнүүлэх аж. Хажуугаас нь хүний аим тавих чимээ дуулахад тэмүүлэн тийш харав. Түлээчнийг сургуул шатаж байлаа. Дотор нь Сүхбат орилж байв. Яг цохиж алсан нохоо шиг. Яг хурууг нь тассан өөр шиг. Яг арсаа хөвжүүлсэн болт эрдэн шиг. Эндээс явъя. Гэд босож алхах гэтэл газар унчихлаа. Аав нь. Аль би үрээ. Гэд нурууга харуулв. Тэмүүлэн түүнд яг ингэж өрүүлээд ээжтэйгээ цуг цэцэрлэг түрээлэн салхилж байсан сайхан цаг үеийн зурс хийж түнэр харанхуй бүрэн ноёлсон зург сэтгэлд нь баг чатгаа гэгээд татуулав. Аав түүний үрээд бутны цаанд харагдах анчин өвгөн үнэнч нохой басар анхнышаа болд эрдэнэ аав гэх үгсийг модон тавцсан дээр сэлж дээрн зоосон оршуулгуудын хажуугаар аажуухан зурж өнгөрлөө. Төгсөв.